Live телевизийн сурчлага байх гэдэг одоо Улаанбаатар нийтийн номын сан дээр шууд амжуулан үргэж байна. Өнөөдөр болохоор одоо харааны бэрхшээл иргэд маань одоо компьютерийн дэлгэцийн программыг ашиглан компьютерийн дэлгэцээс одоо шууд ном болон хэвлэл материалыг унших боломжтой болж байгаа юм байна. Энэ талаар биднес одоо илүү дэлгэрэнгүй мэдээллийг одоо харааны бэрхшээлтэй нийгэмлэгийн ажилтнаас одоо мэдэж авъя. Уучлаарай. Манайх нэг шууд дамжуулж байгаа юм. За сайн байна уу? Манайх лайв телевизээс явж байна сурчлага баг. Одоо сая өнөөдөр болохоор танах одоо нэг юм харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан одоо энэ программыг нэвтрүүлж байна. Энэ программын одоо гол давуу тал нь яг юу юм бэ? Энэ талаар тайлбарлаж өгөх үү? За энэ програм маань бол дэлхийн олон орнд харааны бэрхшээлтэй иргэд ашигладаг. 2006 онд Майкл Корн, Джеймс Тэй гэдэг харааны бэрхшээлтэй програм хөгжүүлэгч нар энэ програмыг зохион бүтээсэн, хөгжүүлж эхэлсэн. За энэ програмын гол онцлог нь ерөөсөө хараагүй хүн хэрэглэхдээ ямар нэгэн төлбөр төлөхгүй. Тэгээд олон улсын хэмжээнд одоо маш олон орны хараа хүмүүс хэрэглэж байгаа. Манай орны хувьд бол 10 оноос хойш энэ програмыг англи хэлээр хэрэглэж эхэлсэн. 13 оноос энэ програмыг монгол хэл рүү хөрвүүлэх ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж ирсэн. Тэгээд одоо өнөөдөр энэ оны хамгийн сүүлийн хувилбарын шинжилэл дээр бол монгол хэл бүрэн ороод хэрэглээнд нэвтэрж байгаа. Тэгээд энэ програмыг хараа хүмүүс ашигласнаар ерөөсөө жирийн хүмүүстэй адилхан ямар ч ноутбук компьютертэй татаж суулгаад Firefox, Word, Excel, Google Chrome вебсайтууд, тэгээд social media, онлайн банк, захин үйлчилгээнүүд бүхэл одоо бидний одоо амьдралд хэм маяг болоод тогтцсон байгаа энэ захин хэрэглээг бол хэрэглэх боломжтой. Онцлог нь монгол хэлээрээ тийм ээ. Тий, хэрэглэх боломжтой. Одоо брайлаар эсвэл кириллээр уншиж бичиж болно. Facebook-ийн чат одоо юу гэдэг нь те комент бүхэл одоо social захин хэрэглээ бол захин хэрэглээнд одоо тохирсон ийм дэлгэц уншигч програм байна. Тэгээ хараагүй бод дэлгэц уншигч програмыг ашиглахдаа кибордоор компьютераа удирдна. Дэлгэцэн дээр гарч байгаа текст мэдээллүүдийг бол ярьж өгдөг компьютер нь. Түүний зэрэгцээгээр энэ цахим брайл технологиор тэр дэлгэцэн дээрх текстүүд монгол брайлаар бас төхөөрөмжтөөр зэрэг гараа явна. Тэгэхээр хараагүйний хувьд бол мэдээлэл авахдаа нэг бол сонсно, нэг бол одоо тэмтэрч хүлээж авдаг. Яг энэ хоёр боломжоо 100% бүрэн технологийн шийдлээр ашиглаж байгаа гэсэн үгээр одоо давуу талтай. За баярлалаа тавхан. За ер нь бол бас энийг программыг нэвтрүүлэхэд ер нь хөдөө орон нутгийн бас номын санчид 10 гаруй одоо улсын болон хөдөө орон нутгийн номын санчид маань одоо сертификат хамрагдаж сургалтанд сууж одоо сертификат тасан байгаа. Одоо өнөөдөр бид бас Сүхбаатар аймгаас одоо төлөөлж бас энэ юу сертификат суусан бас хүнтэй. Та өөрийгөө танилцуулахгүй яг хаанаас оролцож байна? За сайн байна уу. Тэгээд Сүхбаатар аймгийн харгагчдын холбооны тэргүүлэгч Солсэй гэж байна. Тэгээд энэхүү бас дагиныг гэдэг энэ шинэ програмын нээлтэнд ирж байгаадаа маш их баяртай байна. Мөн тий энэхүү бас нэг дизи параматлахын нэг уншдаг номыг бас энэ сургалтанд суусандаа маш их баяртай байна. Тэгээ ямар ч хэсэн хөдөө орон нутагт маш олон харааны бэрхшээлтэй хүүхдүүд, залуучууд тийм ээ. Ер нь энэ одоо энэ компьютер маань ярьдаг, гар утас маань ярьдаг шүү гэдэг ойлголт бол маш их ховор байдаг. Ер мэдээлэл багтай. Тэгээ өнгөрсөн энэ 8 сард манай энэ Тэнгид багш маань Сүхбаатар аймагт ирээд Сүхбаатар аймгийн баруун урт сум болон таман газар болон хөдөлгөөн хамтын үйлчлэгээний гэлцээс олон нийтийн оролцоонд зөвсөн халамжийн үйлчлэгээний хүрээнд одоо 7 өдрийн хугацаатай батгсан одоо монголоор ярьдаг программыг тий танилцуулан 7 хоногийн сургалт явуулсан байгаа. Тэгээ одоо 4 сарын дараа энэ дагины гэдээ бас энэ эмэгтэй хоолоогоор ярьдаг ийм гоё тий үг үгээр нь хэлдэг ийм програм бас шинжлэгдэн гарчгаад үнэхээр нэрээ шинжлэхдэх технологи маань маш их хөгжиж тий үнэхээр бид нарт тийм ээ хэдийгээр одоо олон хэрэгцээтэй зүйлсүүд одоо хэрэгтэй боловч үнэхээр компьютерууд одоо 1000 байгаад ярьдаггүй бол бидэрт хэрэггүй шүү дээ тий ярьдаг байжээд бид нар тэнд дотор байгаа бүх мэдээллийг одоо тий хүлээж авч जैन гар утас маань ч гэсэндээ ярьдаггүй байсан бол бид нар яаж тий одоо гар утастайгаа харилцах тэр мөн iPhone маань англиар ярьдаг байгаа. Тэр мэдээж ярьдаг бүх юм байж л бид нар бусдын төсөлшгүйгээр өөрсдийнхөө олох гэсэн тэр мэдээлүүдийг авч байгаа. Энэ маань бидний хүртээмжтэй энэ бүх юм бол нэг ч гэсэн алхмаар нэгдэж байгаагийн нэг илэрлэл байгаамаа. Тэгээ орон нутгийн хөдөө байгаа маш олон хүүхдүүдэд тийм ээ
ямар ч гэсэн энэ мэдээллүүдэд түгээж зурцуулж явнаа. Тэгэд энэхүү програмыг бас авахд халамжийн халамжийн ортопедийн зүйл буюу тусгай эрхтний зүйлс гэж байдаг. Энэ болохоор энэ програмыг авахд хувь хүн болон 200 мянган төгрөгөөр албан байгууллагууд 900 мянган төгрөгөөр авдаг байгаа. Тэгэхээр энэ 200 мянган төгрөгөөр бид нарыг нэхэмжлэлээр гэрээ байгуулан энэ одоо төрийн бас байгууллагатай гэрээ байгуулан одоо бид нарт гүүр болон гэж хамтарч ажиллах юм бол олон тий одоо компьютергүй айл гэж байхгүй байгаа. Тийм болохоор хөдөө орон нутгатайгаа компьютертэй олон харааны бэрхшээлтэй хүмүүс маань энэ програмыг суулгачих юм бол бүх хүмүүс одоо мэдээлэл аваад Facebook, Twitter тий интернетийн түвшинд ажиллах боломжууд нээлттэй болж байгаа. Одоо ингээд бас энэ компьютер дээр одоо яаж танилцуулах уншиж байгаа талаар мэдээлэл хийж байна. Баярлалаа. Түр байж би нэг яриа өгч. Тэгээд дуусчих. Microsoft PowerPoint. Заглуу. За өнөөдөр харааны бишэлтэй иргэдэд зориулсан энэ мэдээ дэлгэц уншиж програмын Монгол хувилбар дээр хөгжүүлсэн энэхүү програм хөгжүүлээд одоо олон нийтэд танилцуулах үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. За энэхүү програм маань анх 2006 онд Джеймстэй Майкл Керн гэдэг хоёр харааны бишэлтэй програм хөгжүүлэгчид санаачилж одоо хөгжүүлж эхэлсэн. За энэ програмыг хэрэглэхдээ аль ч орны хараа хүмүүс бол ямар нэгэн төлбөр төлдөггүй. Одоогийн байдлаар дэлхийн улс орнуудад бол дэлхийн олон орны хараа хүмүүс энэ програмыг маш өргөн хэмжээнд хэрэглэдэг. За манай орны хувьд бол 10 оноос эхэлж энэ програмыг англи хувилбарыг хэрэглэж эхэлсэн. За миний хувьд ч гэсэн одоо тэрвээс хэрэглэж эхэлсэн. Тэрнээс өмнө бид нар бол өөр дэлгэц уншигч програм тэгтээ англи хэл дээр хэрэглэдэг байлаа. За энэ бол одоо Монголын харааны бишэлтэй иргэдийн хувьд бол мэдээлэл харилцааны технологи бидний одоо нийгмийн амьдралд хэрэгжилж байгаа технологийн шийдлүүдэд бол маш томоохон өөрчлөлтийг авчрах ийм технологийн шийдэл болсон. За 2010 оноос эхлээд ер нь бол энэ програмыг хөгжүүлэх санаачлалуудыг эхэлсэн. Хамгийн анх бол 2013 онд монгол хэлний эрхтэй дуу хоолойгоор ярьдаг програмыг хөгжүүлж эхэлснээр одоо яг энэ програмыг 100% монгол хэл дээр ашиглах тэр энэ хөгжүүлэлт маань эхэлсэн. За энэ хөгжүүлэлт бол нэлээд олон үе шаттай явж эхэлсэн. Тэгээд би түрүүн үйл ажиллагааны нээлтэн дээр хэлсэн. Ер нь дэлгэц уншигч програмыг хараг хүмүүс ашиглахын тулд 3 үндсэн шаардлага байдаг. Нэгдүгээрт нь одоо тухайн орны хэл дээр ярьдаг програм хөгжүүлэгдсэн байх ёстой. TTS гэдэг англиар. Хоёрдугаарт компьютер braille буюу одоо цахим braille, дижитал braille бас тухайн орны braille бас хөрвүүлэгдээд код болж одоо хөгжүүлэгдсэн байх ёстой. Гуравдугаарт тухайн одоо энэ дэлгэц уншигч програм маань хэрэглэх заавар, ашиглах заавар, команд үйлдэлүүд бүгд тухайн хэл рүүгээ орчуулагдсан байх ёстой. Тэгэхээр энэ 3 чиглэлээр бид хөгжүүлэлтийг олон жилийн турш хийж ирсэн. Тэгээд өнөөдөр жилдээ одоо 4 удаа шинжлэгдэж байдаг энэхүү програм нь өнөөдрийн энэ 7 хоногт шинжлэгдээд монгол хэл бүрэн ороод одоо ингээд бүх хараа хүмүүс маань энэхүү програмыг апдейт хийгээд монгол хэл рүү шилжүүлээд ашиглахад ямар ч саадгүй болсон. За товчхон бол танилцуулах. Энэ нэг апдейт хийсэн юмаа харуулж болох уу? Ингээд сонсуулж болох уу? Энийг ямар заавраар тийм. За одоо би меню рүүгээ оръё програмынхаа. NVDA CIS. За CIS гэж юм те. За энэ дотор Сонголтуудад бид CIS хэрэгслүүдэд тусламжт бид CIS-тэй тусламж руу орлоо. ашиглах заавраа Ашиглах програмын тухай шинжилэлт байгаа эсхийг шалгах биш. За энэ дээр дарангуут одоо шинжилгээ Шинжилсэн хувилбар байгаа шинжлэгдсэн л дээ. Би сайн цонх шинжилэлт
хийцэн баггүй. Adobe document. Монгол бэлгэц уншигч программыг шинжлэх үйлдэлийн мөр 1 багна 3. Монгол бэлгэц уншигч хаах товч байна. Alt K. За ингэж хэлж байгааз шинжилт байхгүй учраас хаах товч байна гэж хэлж байна те. Хаах товч байна. Alt K. За энэ дээр space дараад. Adobe Premiere Pro. За шинжилт байхгүй болсон тийм ээ. За одоо энэ програмын сон хэрэг туслан та бүхэнд бат програмын тухай харуулна. програмын тухай дээ. За энэ дээр одоо юу гэсэн байгаа та хараарай. Монгол бэлгэц уншигч програмын тухай харилцах цонх Монгол бэлгэц уншигч програм хангамжийн цогц шийдэл дуу зохиогчийн эрхээр хамгаалагдсан том Ибраил софт 2018 он хараагүй хүмүүсийн инновац хөгжлийн төв цахим Braille технологи 2015 он хараагүй хүмүүсийн инновац хөгжлийн төв ярьдаг програмын технологи 2013 он Монгол бэлгэц уншигч програмын хамт ярьдаг програм болон компьютер Braille-ийн цогц шийдэл NVDA version 2. За одоо энэ Энэ мэдчлэн одоо ингээ уншаад явчихна гэсэн үг юм байна. тий одоо би зүгээр Word нэгээд нэг туршид та өөрснөө чийж болно би бичээд folder Photoshop C English W Windows W World 7 W Web Mongol W Windows W World 7 M Microsoft Excel M Microsoft PowerPoint M Microsoft Word ер нь бол бид нэр ингээд шууд маусаар ингэж явахгүй шууд тухайн очих байгаа зүйлийнхээ эхний үсгээр ингээд идэвхжүүлэл ажиллаждаг байхгүй юу. За одоо opening word Microsoft Word Microsoft за alt shift дээр Монгол болголоо. Mongolian sorry Yes за юу гэж бичих вэ? За Монгол question олон space оо яана. За мантажлаарай. Ер нь бол одоо нэг бичиж байгаа юм маань уншигдана. За одоо би энийг edit хийтээ. Тийм. Ингээд энэ хон заавал тий. Ер нь ингэж Монголоор ямар даваа талбарт явуулах юм тийм ээ. Гэхдээ ерөөсөө та нар яг компьютер яаж хэрэглэдэг вэ те? Одоо ингээд альбом бичиг ер нь Word дээр юу хийдэг юм бэ? Бүхэл одоо өөрийн өдөр тутмын ажил эрхэлж байгаа бол тэрнтэй хамаатай зүйлийг бичин тийм үү? Тайлан бичин одоо юу гэдэг нь ерөөсөө тэрнтэй адилхан байхгүй юу? А энэ програм байхгүй бол би Word нэгээд одоо юу хийх вэ? Компьютер үсэг дарахад үсэг хэлэхгүй бол би яаж чадахгүй шүү дээ. Дэлгэж харахгүй учраас тэрийг л одоо ойлгоод авчихад бол одоо энэ програм байснаар бол Word дээр ингээд мэдээлэл боловсруулалт хийгээд хадгална тийм үү? Энийгээ би шеэрлэн пост болгоно, хин нэгэн рүү одоо чатаар явуулна. Гэхдээ та нар өдрөө болгон тийм хийдэг үстэй тийм. Яг л тэр бүгдийг яг энэ програмаар хийн. Тийм. Өнөөдөр бас тэр номын сангуудад бас нэг сертификат болгож ийж энд нь бас яг ямар давуу талтай юм бэ? Энэ болохоор яг хуу манай инновац хөгжлийн төв дэлхийн оюуны эмчийн байгууллага Улаанбаатар хотын номын сан байгууллагууд хамтраад EPUB хүртээмжтэй форматын цахим ном бүтээх чадварыг бэхжүүлэх олон улсын сургалт зохион байгуулсан. За энэ сургалт маань бол 10-аад байгууллагууд ялангуяа номын сангийн салбарын байгууллагууд оролцсон байгаа төлхөө. Учир юу гэхээр харааны бэрхшээлд иргэдэд ном хэвлэлийг хүргэхийн тулд заавал хүртээмжтэй форматад оруулдаг. Тэгэхээр энэ ажил маань бол маш их одоо технологийн өндөр стандарттай явагддаг ажил учраас бид нар аль болох олон байгууллагуудыг тэр дундаа номын сангийн байгууллагуудыг хамруулж тухайн номын сангуудад харааны бэрхшээлд иргэдэд зориулсан хүртээмжтэй форматын ном хэвлэлүүдийг бий болгох, түгээлтийг сайжруулах, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм
сургалтыг зохион байгуулсан. Тэгээд одоо жишээ нь 3 их сургуулийн номын сан одоо энэ оролцсон байгаа та бүхэн харсан тий. Тэгээд эдгээр сургуулиудад сурж байгаа харааны бэрхшээлтэй оюутнууд яг өнөөдрийн байдлаар бол номын сан руугаа ороод уншия гэвэл яг ном бол байхгүй. Хүртээмжтэй хэлбэрийн ном байхгүй. Одоо сая тэгж байна одоо харааны бэрхшээлтэй иргэдмаа дөнгөсөө одоо ингээд компьютер болон гар утаснаас одоо тухайн мэдээлэл боловсруулан үнэмшдэг юм програм одоо сүүлийн үеийн програм нь шинжлэгдэж гарч ирсэн байна. Ингэснээр одоо харааны бэрхшээлтэй иргэдмаа компьютер гар утаснаас ямар ч мэдээллийг уншиж өөрөө бичиж одоо түгээх одоо боломжоор нэгдэж байгаамаа. Тэгвэл мэдээж энэ харааны бэрхшээлтэй иргэд маань хамгийн том тулгардаг зүйл маань одоо альва зүйлийг мэдээлэл дутагдах явдал байдаг. Тэднээс бол мэдээллийн одоо хомсдол бол хамгийн түрүүнд одоо нэм тулгымдсан асуудал байдаг. Энэ асуудлыг одоо харааны бэрхшээлтэй одоо лайв телевизийн сурчлага баг яг одоо сая одоо Улаанбаатар хотын нийтийн номын сангаас одоо компьютерийн дэлгэц уншигч програмын монгол хөлбөрийн нээлтийг одоо шууд хүргэлээ.